Одоо сүүлд нь би өөрөө ингээл эргүүлээд өөрсдөө магтаж байгаа юм биш, эргүүлээд зураг харахад хүртэл өөрсдөө гаргасан амжилтаа харахад хүртэл одоо 얼마 전 피지컬 아시아에서 최후의 우승팀이 된 한국. 그런데 더 뜨거운 관심을 받는 팀이 있었으니 그 주인공은 바로 몽골팀이었습니다. 사실 일부 해외 네티즌들은 말도 안 되는 논리로 한국이 자국 개최라는 이점을 이용해 우승했다는 억측을 펼치기도 했는데요. 결승전에서 한국과 맞대결을 펼친 몽골 팀원들이 이 소식을 접하고 반격에 나섰었죠. 한국 선수들은 그 어느 나라 팀보다 정정당당했으며 몽골 선수들은 한국 선수들을 존경한다는 코멘트까지 소셜미디어에 올리며 한국팀의 피지컬 아시아 우승에는 한치의 의혹도 없다는 점을 강조했는데요. 오늘 전해드릴 영상, 바로 피지컬 아시아 몽골팀 선수들이 유튜브 채널에 출연해 초기 멤버 구성부터 출연 당시의 비하인드 스토리를 풀어놓는 내용입니다. 영상으로 함께 보시죠. Яг ингээд өнөөдрийн хүндэт зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр манай подкастт маань Physical Asia-гийн Монголын багийнхан хүрэлцэн ирсэн байна. За одоо барыг танилцуулах шаардлагагүй байлгүй те. За сайн байцгаана өдрийн мэндэргий. за Өдрийн мэнд. За манай Боки хүрэлцэн ирсэн байна, Адиа хүрэлцэн ирсэн байна, Лавга хүрэлцэн ирсэн байна. Бүгдээрээ үзэж байгаа ахаа гэж бодож байна. За юуны төрөнд би баяр хүргэе гэж хэлмээр байна. Та бүхэн тэгээд гоё Монголынхоо нэрийг тэ олон улсад Өөрсдөө аягүй сайн сурталчилж харуулж чаддаг юм ард юм шүү дээ. Тэгээд яг тэр нэвтрүүлгээрээ бол яг зөвхөн өөрсдөө тамирчтай гэлтгүү бас түүх соёл муу одоо тамирчдынхаа яг энэ бүр одоо ихний удирлын санджаах юм бол нөгөө Акияма гэдэг хочтой одоо баг энэ жил 50 нас үрж байгаа толгомдлооны тамирч. Бүр зодод тайлцсан байсан. Тэр тамирчнаа хүртэл ингээд дахин дэлхийд дахин алдаршуулж байгаа тий. Тэр юмнуудыг хараад амар их одоо юу гэдэг юм цагаахан атаархал төрж исэн байхгүй. Тэгэл за яг энэ нэвтрүүлэгт л одоо монгол хүмүүсүүдийг оролцуулах юмсан, монгол тамирчдайгаа харуулах юмсан тий. За ялангуяа одоо Монголын үндэснийхээ спортыг одоо бүх ч юм уу те ингээд бүх тэр юмнуудаа харуулах юмсан гэдэг хүсэл аяг их төрж исэн л та. Тэгээ яг тэрнээс ахуулаад за ер нь оролдоод үзьгээл. Тэгээ одоо яг энэ төсөл дээр ажилласан багаа бүрдүүлээд манай багт л одоо надаас гадна яг шижгэнсэн дөрвөн бас залуучууд байгаа те. Манай хулан маань байна, мөнгөн туяа маань байна. За манай гэр бүлийн хүн бас байгаа, Бадмарг. За тэгээд манай одоо Spark агентлагийн захирал Дүлгөөн байна те. Дүлгөөний хувьд бол өөрөө бас мэрэгжлийн засгийн бүлгийн карьертай ингээд ийм тоолж исэн залуу байдаг. Тэгээд бид тав маань ер нь бол яг 23 оны нэг ойролцоогоор 2 сард яг төслөө бичээд боловсруулад тэгээ анх чин юу одоо ингээд яг 8 хүн те бүр 50 Монголоос бүр 50 одоо оролцогч оролцуулъя. За тэгээ Солонгосоос бас 50-ыг оролцуулъя. Тэгээ ингээд Солонгос Монголын эсрэг 50 эсрэг 50-ыг нөрсөлтөй гэдэг тийм анх санаа гараад төслөө бичээд за тэгээд бүр бид нар чинь бүр ингээд за зарим ингээд дугааруудаа Монголын гоё хээр талд те байгальд ингэж авъя бүр ийм даалгавар байвал ямар уу гэдэргээд аягүй их юм бичээ тэгээд төслөө гоё боловсруулаад явж исэн. Тэгээд явуулчаад ер нь бол яг нэг 2-3 сарын хугацаанд бол бид нарт ямар нэг хариу ирээгүй. Тэгээд ер нь хойноос нь бас аягүй олоодоо залгаад имэйл бичээд за ийм төсөл байгаа шүү та эднийг хараарай гэд яг продакшныхаа баг руу аягүй ярьсны үндсэн дээр яг 23 оны 5 сард яг нэвтрүүлгийн ерөнхий найруулагч бид нар ч яг нэг сонгон шалралтын манай процесс маань ер нь бол 2-3 үе шаттай явагдсан байхгүй. Тэгээд хамгийн эхлээд яг манай одоо багийн зүгээс бид нар бол бараг 200 гаруй тамирчдын нэрсийг яг Монголд одоо яг топ зэрэгэлдэй байгаа те бүх одоо шилдэг спортын одоо тамирчид за зөвхөн тамирчилж гэлтгүү ер нь бол ингээд салбарын кино жүжигчид модель те одоо онцгой байдлын албан хаагч гэдэг ч юм уу аюул олон төрлийн залуучдыг ингээд бүх түүх намтар гаргасан амжилт ингээд бүгдийн нэр нь бэлдэжсэн. Тэгээд ер нь бол яг одоо Солонгосын продакшнтай хоёр талаас нэлээд олон удаагийн хурал уулзалтууд игээд ийм тамирчд байна те. Тэгээ нөгөөд маань ч гэсэн өөрсдөө дор бүрнээ бид нарын бэлдсэн бас материал дээр судалгааныхаа ажлыг хийгээд тэгээ ингэж яагаад ер нь бол хоёр дахь одоо ихний шат буюу одоо яг онлайнаар ярилцлага хийжсэн л та манай тамирчдтай. Тэгээд за тэгээ бид нар чинь ойролцоо бараг 50-60-аад хүнтэй одоо тамирчдтай сонгон шалралт онлайнаар хийгээд за тэгээ сүүлийнх нь дараагийн хамгийн сүүлийнх нь сонгон шалралт бол одоо яг Монгол улсад бичлэн манай продакшны Солонгосын багаас ирээд тэгээд 30 гаруйд ер нь ойролцоогоо 40 хүнтэй бол яг бичлэн ярилцлага хийгээд тэгээ хамгийн эцсийн сонгон шалгаруулалт хамгийн эцсийн одоо сонголтыг бол яг Солонгосын продакшнаас бол яг цэвэр хийсэн. Ингэж явсан. Тэгсэн би. Тэгсэн юм шүү дээ тий. Зөө. Тэгэд тэр нь болохоор шууд онлайнаар юм биш тий дандаа. Тий хамгийн эхнийх нь шат нь бол онлайнаар яг одоо уулзалт хийсэн. Хоёр дахь ярилцлага нь болохоор яг бичлсэн. Монголд ирээд тэгээд одоо манай тамирчид маань бас хүрэлцэн ирээд ингээд
биежилж ярьж сонгож сонирхолтойсэн байна. Яг оролцогчийн зүгээс. За оролцогчийн зүгээс мэдээж нэр үндийн хэрэг те олон улсын Netflix-ийн одоо нэг хамгийн их үзэлттэй шоуны одоо 3 дахь сизонд ороод тэр тусмаа Монголоо төлөөлөөд ингээд орно бол одоо маш их том нэр төрөөрийг дээрээс нь маш их одоо үүрэг хариуцлага ногдож ирсэн. За жод тэмцээнд ороход ч гэсэн бид хэд бас 6 өөр одоо харин шинтэй 6 өөр төрлийн спортын хүнтэй сууж байгаа шүү дээ, зогсож байгаа шүү дээ. За энийг нэг баг болгоно гэдэг чинь амаргүй зүйл байдаг байхгүй. Тэгээд өмнө нь хамтарч бэлтгэл хийгээгүй, нэгнийхэн царайг чараагүй улсууд ингэ явж байгаа байхгүй. Хамгийн айхтар нь. Тэг яг энэ бас тэмцээний бас нэг юу байсан юм шиг байна. Бас нэг тактик байсан ч юм уу тэг юу ч байсан тийм ээ. Тэгээ бид нэр Солонгос бөөнөр уулзаад ганцны бэлтгэл хийгээд эсрэг багийн тамирчдыг хараад тийм ээ судлаад ингэж байж хат ер нь бол бас эхний үед бол мэдээж одоо бусад тамирчдтайгаа бол юм хүүтэн контакт хийгдэж байгаа байхгүй. Аль хэдийн eye contact, eye competition болчихж байгаа байхгүй. Одоо нүдэрээ шууд ингээд тулдаад эхэлчихэж байгаа байхгүй. За энэ тэднийх юм байна юм би. Яг нэг амар болол ой brother энэ гэж хэлж мэдлээд юу яахгүй ч гэсэн ингээд ингэж нэг ийм марк тий. Ганц нэг нь бол сайн уу мань уу гэж халуу гэж хэлж байгаа. Нөгөө хэд нь бол нэг мэдлэхгүй. Аазууд бол ерөнхийдөө нэг иймэрхүү марктай тий. Энэ ямар нөх энэ яах гэж байгаа юм баг чаа гэх марктай. Тийм байсан. Тэгээд Монголын багаас бол би бол энэ нутагийн одоо тэмцээнд бол үнэхээр гайхамшигтай баг бүрдлээ. Монголын Avengers-ууд очлоо гэж би бодож байгаа. Одоо сүүлд нь би өөрөө ингээл эргүүлээд өөрсдөө магтаж байгаа юм биш, эргүүлээд зураг харахад хүртэл өөрсдөө гаргасан амжилтаа харахад хүртэл одоо бусад багаас ямар ялгаа байна? Ялгарл юу байна? Монголны тэсвэр төвчээр одоо бүх чадхыг яаж харуулваа? Дэлхийг яаж шагшин биширч байна? Одоо бид нар л өдөр болгон маш олон баяр хүргэсэн. Би Филиппин ч гэсэн би Монголын багийн төлөө. Тэ би Тайланд ч гэсэн би Монголын багийн төлөө. Яагаад гэвэл та нар маш өөр байна. Та нарын хувцлалт өөр байна. Та нарын ёс заншил, та нарын харагдж байгаа байдал natural байна. Энд чинь бид нар хайртай гэдэг. Тэгэхээр би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл аль хэдийн бидэрт хариуг нөгчөж байгаа байхгүй. Маш их таалагдсан байна. Дэлхийн нийт бол яг одоо Монголыг харж байгаа. Ингээд ийм шоу байгаамаа гэд би тэр ихслийн хамгийн гол нэг шоуг нь сонсч байсан мөртлөө үзэж байгааг болохоор тийм үү чи ингээд ярилцлаганд ороод өгөөч юм. Шууд бараг л ходод гэсэн. Би ингээд чадахгүй юм байна. Багш ингээд зөвшөөрөхгүй байна гэдгсэн чинь өө тийм үү чи гээл тэгэл за ерөөс болиг гэж би шууд өөргөө дэл би тэрний чинь дараа би нэг физикл нэг сизон 1-р сизон 2-р сизон үзсэн аахгүй тэгсэн чил яхаар миний юм бишээ миний орох юм ерөөс яг бишээ сүрдцэн. Тий сүрдцэн тэгээд угаас тэнцэнгээ хайр байсан тэнгуут нь багш тэхингуут нь шууд би болж юм заас байли юм өстой бодлоо боли. Гэт игсэн чинь нөгөө нэг бүр манай холбооны ерөнхийлөгчтэй яриад зөвшөөрүүлсэн байсан. Бас болно ш. Бас аргалчнаа гэж бодсоч. Тэгэл очиод харсан чи хизээс тийм байгаагүй. Хизээс над чих хүн байгаагүй. Тэмчээ. Ерөөсөө зүгээр л кросс ити амар ихсээр болчин ярилцсан. Бүр юу. Тэгэл ойлгосон. За ядаж нэг тэгээд бас ойлгосон ч гэсэн бодоод байгаа байхгүй. Ядаж нэг 본격적인 촬영 비하인드는 다음 영상으로 이어 전해드리겠습니다. 여러분께서는 어떻게 보셨나요? 오늘 전해드린 이야기도 흥미로우셨다면 좋아요와 구독 부탁드립니다. 여러분의 관심과 응원이 저희 채널을 움직이는 가장 큰 힘이 됩니다. 앞으로도 위대한 언니 채널과 함께 해주세요. 감사합니다.